та яг дандаа л тэгж хэлж байгаа л дээ. Гэхдээ тэр 11 сар төсөв батлах үеэр чинь энэ эдийн засагч, төсвийн тогтвортой байдлын зөвлөл, мэргэжлийн хүмүүс бүгд л хэлжсэн шүү дээ. Хитрхи өөдрөг байна. Наа чи үнэн унах нэ гэд. Тэр урьдчилж хараагүй биш харж ийсэн. Гişүүд бидэрт бишгүй хэлсэн. Та ерөөсөө үг аваагүй. Тэгэхээр энэ дээр та одоо 1000 зөрөөд нэмэргүүлт. За дахиад тэр хариуцлагын асуудлаа ер нь хэрэгжүүлж энэ 74 гэдэг энэ заалтаа хэрэгжүүлж явахгүй бол энэ ерөөсөө энэ заалтаа энэ төсвийн тухай хуулиас авчих хэрэгтэй. Хинч хариуцлага хүлээхгүй тэгээд нэг юм дандаа төсөв хэлцэл бид нар ч гэсэн ингээд ерөөсөө орой олгоо ингээл жилд 4 удаа төсөв хэлцэн гэдэг чинь айгүй зовлонтой байна шүү дээ. За дахиад орлого тал дээр юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ? Одоо 68 орчим их найдын хөрөнгө төсвийн бишээ төрийн өмчит компаниудад байна. Эднээсээ зарж үрэх ажил хийхгүй юу? Гүрж яаж амжилтанд хүрсэн бэ гэвэл эдийн засгийн сайд Биндүк Хийзэн сүнснээсээ бусдын төрийн өмчийг зар гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо энэ За, чухлын сайд нэмж хариулъя. За мэдээж орлого талдаа бүх нөөц боломжуудаа даачилж ажилтгүй явах вэ. За ялангуяа төрийн өмчийн компаниудын үр ашиг нэмэгдүүлэх. За төрийн өмчийн компаниудын хувьд бол төсөвтэй харьцдаг ерөөсө ганц сууг нь ерөөсө ногдол ашиг байдаг. Ногдол ашиг. За мөн эдийн засгаа шууд өөрсдийнхөө чиглэлээр дэмжих ийм үндсэн үүргүүдтэй гэсэн үг. За төрийн өмчийн компаниудыг хөгжлөх замаар орлого олно. Эсвэл одоо төрийн өмчийн компаниуд дээр байгаа эд хөрөнгүүдийг зарж борлуулаад төсөвт орлого төвлөрүүлнэ гэдэг. За энийг тусдаа ярих хэрэгтэй. Одоогоор бол бид төрийн өмчийн компаниудын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр нэлээдгүй одоо бас ажлуудыг зохион байгуулад ингэ явж байгаа. Харин хөрөнгийг нь зарж төсөв дээр одоо орлого төвлөрүүлнэ гэдэг. За энийг одоо компаниудад нэлээд тулж суужиж хариулах нь зүг баха. Тэрнээс одоо шууд энэ дээр хэлэх юм бол алга байна. За бусад орлогын хувьд бол одоо уул уурхайн бус салбар Чухлын сайд нэмж хариулъя. уул уурхайн бус салбараас одоо орлогыг нэмэгдүүлэх. За дээрэс нь уул уурхайн салбар дотроос тэр одоо нүүрснээс бусад үнийн өсөлттэй байгаа. Үнэн нь одоо зах зээлийн хувьд сүүлийн жилүүдэд байгаагүй ялангуяа одоо алтан дээр ч юм уу эдгээр салбарууд дээр одоо дайчлах. За эдгээр салбаруудыг дэмжих. За тэрэн дээр одоо гацсан байгаа олон зүйлүүдийг нь хөдөлгөх байдлаар за төсвийн орлогыг нэмэгдүүлэх бусад бүх одоо боломжууд дээр одоо ажиллах болно.